Цемчхой хязгаарлагдмал хариуцлагатай компани шохон үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглах бэлтгэлээ хангаж байна. Цемчхой хязгаарлагдмал хариуцлагатай компани шохон үйлдвэр өнөөдрийн байдлаар 200-аар ажиллаж нийт хүчин чадлынхаа 75 орчим хувийг ашиглаж үйлдвэрлэлээ тогтвортой явуулж байна. За тус үйлдвэр жилд 65,000 тонн шохоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын технологийн хэрэгцээ болон барилгын салбарын эрэлтийг хангах зорилготой ажилладаг. За барилгын удирдал эхэлж зах зээлийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 3 дахь зуухандаа төлөвлөгөө засвар хийж энэ сарын 20-оос эхлэн 300 бүрэн ажиллагаанд орсноор үйлдвэрийн хүчин чадал 100% хүрч хоногийн үйлдвэрлэлээ 220 орчим тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За өнөөдөр манай шохоо үйлдвэр бол 200-тай үйл ажиллагаа явуулж байна. За үндсэндээ нийт хүчин чадлын 75%-тай явагдаж байгаа гэсэн хүчин чадал маань. За анхны проектороо бол жилдээ 65,000 тонн хүчин чадалтай үйлдвэрлэх хүчин чадалтай 300-таагаар ашиглалтанд орсон. За тэгээд 200-аараа ер нь бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт технологийн хэрэгцээд шохоог тасралтгүй нийлүүлэх зорилгоор 200-аараа үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд одоо бол барилгын байгууллагуудын үйл ажиллагаа бас эрчимтэй ингээд явагдаж эхлээд үйл ажиллагаа эхэлж байгаа учраас манайх 100-ныхаа хүчин чадлыг бас нэмэгдүүлэхээр 100 дээр төлөвлөгөө засварын ажлууд бол хийгээд гүйцэтгэж чинь. За энэ 5 сарын 20 дээр эхлээд бол 300-тай үндсэндээ 100% хүчин чадлаараа бүрэн ажиллахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. За тус шохон үйлдвэр 97 ажилтнтай 4 ээлжээр зохион байгуулагдаж хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Одоогоор барилгын шохоо 5,000 тонн, технологийн шохоо 1,000 тоннын бэлэн нөөцтэй бөгөөд шохойн чулууны 3-аас 4 сарын, за нүүрсний 14-өөс 20 хоногийн нөөцтэй байна. За үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд олон жилийн ашиглалттай ч механик болон хэмжүүрийн системүүдийг үе шаттайгаар шинжлэх ажил хийгдэж байгаа. За мөн байгаль орчинд ээлтэй эргэх зуухны технологид суурилсан жилд 100,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаад байна. За одоо өнөөдөр чулууны нөөцийн хувьд бол 3-аас 4 сарын нөөц уурхаа дээр бол бэлэн байж байна. За нүүрсний нөөц бол за 14-өөс 20 хоногийн нөөцтэй байж байгаа. За тэгээд дараагийн дата авалтууд нь одоо ингээд үргэлжлүүлээд залгаад хийгдээд явж байгаа учраас бол төс төгөөд дээр бол нэг санаа зовхгүй үйлдвэрлэл хэвээ явагдаж байна гэж бодож байна. За үйлдвэрлэлийн тухайд бол одоо манайх бас үйлдвэрлэлийн шинжилтийг бол бүрэн хийхээр байгаль орчинд ээлтэй эрэг зуухаар жилдээ 100,000 тонн шохоо үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрлэлийн одоо тэзүүр боловсруулалтад дууссан. За газар нь бол тохирдсон. Одоо энэ 100-аас одоо 5-6 сараас эхлээд газар шороны ажил нь хийгдээд ингээд эхлэх юм бол за нэг 27 онд багтаад шинэ үйлдвэрлэлтэй бас бүрэн болох боломж бүрдчихэд байна. Тэгээ бас хүчин чадал нь бас давхар нэмэгдээд мэдээж бүтээгдэхүүний чанар бол доктортой болох учраас харилцагч байгууллагууд одоо тасралтгүй сайн чанарын бүтээгдэхүүнээр бол ингээд хангаад ажилланаа. Ийхүү Цемчхой хязгаарлагдмал хариуцлагатай компани шохойн үйлдвэр өнөөдрийн үйлдвэрлэлээ тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүчин чадлаа бүрэн ашиглах бэлтгэлээ хангаж цаашдын өргөтгөл шинжилгээ ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.